Та бүхэндээ хүн төрөлхтний их өв болсон Лао Цзын 2000 гаруй жилийн өмнө бичсэн Дао Дэ Чэн буюу зам мөрийн шаштар судрыг хүргэх гэж байна. Энэ номыг Стивен Мичлийн англи хэлний орчуулган дээрээс монгол руу хөвөргөн буулгаж орчууллаа. 1. Мөнхийн үнэн зүйлс нэргүй байдаг. Мөнхийн үнэн зүйлсийг амархан тодорхойлж болдоггүй. Дао гэдэг зүйлийг мөн амархан тодорхойлох аргагүй. Нэр өгч эхлэх мөчөөс аливаа зүйлс мөнхийн бус болдог. Шунал хүслийг орхиж чадвал далд нууцыг нь харж чадна. Шунал хүсэлд баригдвал зөвхөн гадаад байдлыг нь л харна. Гэхдээ нууц ба гадаад байдал хоёулаа нэг ихтэй. Тэр ихийг харанхуй гэнэ. Харанхуйн доторх харанхуй бүх ойлголтын үд хаалга бүлгөө. 2. Аливааг сайхан гэж харах үед бусд нь муухай болдог. Аливааг сайн гэж үзэх үед бусд нь муу болж хувирдаг. Байх ба байхгүй нь бие биенээ төрүүлдэг. Хэцүү ба амар нь бие биенээ тодорхойлдог. Урт ба богино нь бие биенээ онцгойлдог. Өндөр ба нам нь бие биенээсээ хамаардаг. Өмнө ба хойно нь бие биенээ дагдаг. Эдгээр харилцааг ухаарсан мэргэн багш бараг юу ч хийлгүйгээр аливааг үлдэж маш бага үгээр хэлэн сургаж чаддаг. Аливаа зүйл гарч ирэхэд тэрээр эрхийг нь зөвшөөрдөг. Аливаа зүйл алга болоход тэрээр явахыг нь зөвшөөрдөг. Мэргэн хүнд бүх юм байсан ч аль нэг нь ч өмчлдөггүй. Тэрээр эхийг үлдэвч элдэв хүлээлт урамшил эргүүлээд горьддоггүй. Ажил нь дуусмагц тэрээр хийснээ мартдаг. Тийм ч учраас түүний өр бүтээл мөнхөд оршдог. 3. Хэсэг хүмүүсийг агваа хэмээн дүгийлэгвэл хүмүүс өөрсдийгөө хүчгүйд тооцож эхэлдэг. Эд хөрөнгийг хэд үнэлбэл хүмүүс хулгай хийхэд хүрдэг. Мэргэн багш хүмүүсийг удирдахдаа хүмүүсийн толгойг элдэв бодлоос нь чөлөөлж доторх суурийг нь бат бөх болгодог. Их шунал хүслийг нь намжааж тэсвэр зоригийг нь бэхжүүлдэг. Тэрээр хүмүүсийг өөрсдийн мэднэ гэж бодсон бүхнийг орхиулахад нь тусалдаг. Өөрийгөө бүхнийг мэднэ гэж боддог хүмүүсийг баг зэрэг бодлуулж орхидог. Тиймээс юмд хит баригдахгүй бай. Хүч их хэрэглэлгүй аяар нь орхих гэж сургадаг. Тэгвэл юмс өөрийнхөө жамаар байрандаа явандаа ордог. 4. Дао бол гүн худаг мэт хэрэглэвч хизээч үйлширгэн. Тэр бол мөнхийн хоосон мөртлөө хязгааргүй боломжоор дүүрэн. Тэр далд оршдог боловч ямагт байж байдаг. Хэн түүнийг төрүүлснийг мэддэггүй. Тэр бурхнаас ч өмнөх билээ. 5. Дао аль нэг талыг туйлшран барьдаггүй. Тэрээр сайн мууг хоёуланг нь төрүүлдэг. Мэргэн хүнч
ялгарлахгүй ариун хүн нүгэлтнийг адилхан угтдаг. Даун хоосон мэт боловч хязгааргүй хүч чадалтай. Ашиглах тусам илүү ихийг бүтээж болдог. Харин ярих тусам түүний тухай ойлголт бүдгэрнэ. Тиймээс хүмүүнийг өөрийнхөө төвдөө тогтон амьдр гэж сургадаг. 6. Даун хоосон мэт татлаа хязгааргүй учир хүмүүс түүнийг их ээж гэж нэрлэнэ. Тэр хязгааргүй олон ертөнцийг төрүүлдэг. Тэр үргэлж таны дотор оршдог. 7. Даав хязгааргүй мөнхийн оршин. Яагаад мөнхийн гэж? Учир нь тэр хизээч төрөөгүй. Тиймээс хизээч үхэхгүй. Яагаад хязгааргүй гэж? Учир нь тэр өөртөө ямар ч хүсэлгүй. Тиймээс бүх амьд зүйлд оршдог. Мэргэн хүмүүс олонхийнхаа ард зогсож байдаг. Тийм учраас тэрээр урд нь явж байдаг. Мэргэн хүмүүс бүхнээс хүндий хамааралгүй байдаг. Тийм учраас бүх зүйлтэй нэгэн болдог. Өөрийгөө тэр бүхлээр нь орхисноор бүгдийг гүйцэд мэдэрдэг. 8. Дээдийн сайн нь ус мэт байдаг. Ус аливаа бүхнийг тэтгэн ундардаг. Хүмүүсийн голдог нам доор газрыг сонгон оршиж байдаг. Иймээс тэр даавтай адил. Амьдрахдаа газарт ойр бай. Бодохдоо энгийнийг баримтал. Маргаанд шудраг өгөөмөр бай. Захирахтаа хэд хянах гэж бүү оролд. Ажил үйлсэд дуртайгаа хий. Гэр бүлийн амьдралд сэтгэлээрээ бүрэн оролцоотой бай гэж сургадаг. Өөрийнхөөрөө байхдаа сэтгэл хангалуун байж, бусадтай харьцуулж өрсөлдөхөө болоход хүн бүр чамайг хүндэтгэх болно. 9. Аягаа дүүргвэл асгарах болно. Хутгаа тасралтгүй хурцлвал үзүүр нь мохно. Мөнгө аюулгүй байдлыг хөвөл зүрх тань хизээж тайвширдаггүй. Бусдын сайшаалыг хөвөл та тэдний хоригдол болно. Ажлаа хий. Дараа нь нэг алхам ухар. Энэ л амар амгалан руу хүргэх ганц зам бөлгөө. 10. Та оюун санаагаа тэнүүчлэлээс нь татаж энгийн нэгэн байдлаа хадгалж чадах уу? Бие нялх шинхэн хүүхдийн адил зөөлөн тайван болгож чадах уу? Сэтгэлээ цэвэрлэж зөвхөн сайн сайхныг мэдрэх боломжтой юу? Хүмүүсийг хайрлаж хүчээ тулахгүйгээр удирдах чадах уу? Чухал асуудлыг, үйл явдлыг өөрөөр нь шийдвүлээд орхиж чадах уу? Өөрийн бодлоос алхам ухарснаар бүхнийг ойлгож чадах уу? Төрүүлж, тижээж, эзэмших гэж оролдолгүй, хүлээлтгүйгээр үлдэж, хэд хянахгүйгээр удирдах чадах нь дээдийн сайн сайхан билээ.
11. Дугуй нь гаднах тойрог хэлбэрээр тодорхойлогддог. Харин түүнийг хөдлөгдөг нь доторх хоосон зай байдаг. Тогоог төмрөөр цутгадагч хоол усыг багтаан барьдаг нь доторх хоосон орон зай нь байдаг. Хүмүүс бид оршихуйг анзаардаг, харин хэрэгэлдэг нь үл оршихуй байдаг. 12. Хэтэрхий олон өнгө нүдийг сохлно. Хэтэрхий их чимээ чихийг дүлээрүүлнэ. Хэтэрхий хурц амтлах мэдрэмжийг мохооно. Хэтэрхий их бодол ухааныг сулруулна. Хэтэрхий их хүсэл зүрхийг гандаана. Мэргэн хүмүүс ертөнцийг ажиглан мэдэрдэг боловч дотоод зүүн совиндоо илүү итгэдэг. Тэрээр бүхнийг ирж одоход нь үл саад болох бөгөөд түүний зүрх сэтгэл тэнгэр мэт уужин байж чаддаг. 13. Амжилт бүтлгүйтэл хоёр яг адилхан аюултай. Хүсэл нь айдастай адил хоосон. Амжилт бүтлгүйтэлтэй адил аюултай гэж юуг хэлэх вэ? Шат ахихгүй, уруудахгүй, байрлал нь тогтвортой бус байдаг. Хоёр хөлөө газар дээр тавин зогсохдоо та тэнцвэрээ сайн хадгалж чаддаг. Хүсэл айдастай адил хоосон гэж юуг хэлэх вэ? Хүсэл айдас хоёулаа өөрийгөө бодсноос төрсөн сүнсний дүрсүүд юм. Өөрийгөө өөр гэж үзэхгүй бол бид юунаас айх вэ? ертөнцийг өөртөөгөө адил гэж үз. Бага байдлыг хүлээн зөвшөөр. ертөнцийг өөртөөгөө адил хайрал. Тэгвэл бүхнийг халамжилж чадах болно. 14. Харвал үзэгддэггүй, сонсвол сонсогддоггүй, хүрвэл атгагддаггүй. Тэр дээрээ гэрэлтэй биш, тэр доороо харанхуй биш. Тэрэнд ямар ч залгаа байхгүй, мөн тэр ямар ч нэргүй. Тэр юу ч биш юм шиг. Тэр бүх хэлбэрийг багтаасан хэлбэр, дүрсгүй атлаа дүрстэй мэт. Зөөлөн, бүр үл баригдах, бодол бүхнээс цааш мэт. Түүнд ойртвол эхлэл үгүй, араас нь дагвал төгсгөл үгүй. Түүнийг мэдэж болохгүй. Харин түүнтэй өөрийн амьдралдаа амар тайван нэгэн байж оршиж чадна. Зөвхөн бид хаанаас ирснээ ухаарах нь мэргэн ухааны мөн чанар билээ. 15. Эртний мэргэн хүмүүс гүн гүнзгий нарийн мэдрэмжтэй байжээ. Тэдний мэргэн ухаан хэмжээлшгүй, тайлбарлашгүй байсан учраас бид түүнийг биш харин тэдний төрхийг л дүрсэлж чадна. Тэд мөстөө гол гаталж байгаа хүн шиг болгоомжтой. Дайсны нутагт байгаа дайчин мэт сонор сэрэмжтэй. Зочин мэт ээлдэг, хайлж буй мөс мэт уян зөөлөн. Мод мэт хэлбэрчгэд бэлэн. Хөндөй адил нам дор байж бүхнийг өөртөө шингээдэг.
тунгалаг ус мэт цэвэр. Ус булангартвал та усыг хөдөлгөлгүй тунгалаг болтол нь дэвшээртэй хүлээж чадах уу? Зөв үйл өөрөө аяанда төрөн гарах хүртэл та хөдөлгөөнгүй хүлээж чадах уу? Мэргэн хүн дутагдлаа нөхөх гэж хөөцөлддөггүй. Ирэлхийлж хөөцөлддөггүй учраас тэр яг одоо оршиж тэрээр ирэх бүхнийг тайвнаар хүлээн авч чаддаг. 16. Оюун санаагаа бүх бодлоос чөлөөл. Зүрх сэтгэлээ амар тайван байлга. Амьд оршихуйн хөл хөдөлгөөнийг ажиглал, харин тэдний буцах замыг тунгаан бод. Орчлон дах бүх оршихуй эцэстээ нэгэн их сурвалжтаа очдог. Их сурвалжтаа буцах нь амар амгалан. Хэрв та их сурвалжаа ухаарахгүй бол төөрөлдөж гунигт автна. Хаанаас ирснээ ухаарах үед та аяанда төвчээртэй, юмд хит баригдалгүй, тайван нэгүүлсэнгүй байж, настай хүн шиг инэрэнгүй, өөртөө итгэлтэй оршиж чаддаг. Та даавг ойлгохоор амьдралд учрах бүхнийг тайван хүлээн авч, учрыг нь олж чадна. Үхэл ирэхэд ч та бэлэн байж чадна. Арван мэргэн хүн төр өдөртөх үед ард иргэд түүнийг байгаагийн ч бараг анзаардаггүй. Мэргэн хүний дараа орох сайн өдөртөгч гэвэл ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн өдөртөгч. Тэрний дараа нь айдас төрүүлдэг өдөртөгч. Хамгийн муу нь ард түмэндээ дорд үзэгддэг өдөртөгч. Хэрв та хүмүүст итгэхгүй бол тэднийг итгэл даахгүй хүмүүс болгодог. Мэргэн хүн их ярьдаггүй, харин үйлдэл хийдэг. Түүний ажил бүтэж дуусгаад ард түмэн ёстой гайхамшигтай бид үүнийг өөрсдөө хийж чадлаа гэж бодоод үлддэг. 18. Хүмүүс даавг мартах үед ёс суртахууны зарчмыг дагах гэж оролддог. Байглаас заяасан бэлэг ухаанд ороотход хүмүүс ов мэх мэдлэгээ хэрэглэж эхэлдэг. Гэр бүлд амар амгалан үгүй болоход эцэг эхээ ачлахыг ёс зүй болгон ярьдаг. Улс орон хямралд автахад эх оронч үзэл төрдөг. 19. Шашин шүтлэг мэргэн ухаан хөөхөө байл. Тэгвэл ард түмэн 100 дахин аз жаргалтай болно. Ёс суртахуун шударга ёс гэж хүчлэгээ орхи. Тэгвэл хүмүүс угаасаа өөрсдөө зөвийг сонгох болно. Хит зүтгэл, шунал, ашиг орлогоор тэгвэл хулгайч байхгүй болно. Хэрв дүрм ёс суртахуун чармайлт хангалтгүй бол жинхэнэ шийдэл нь дотоод амар амгалан байдал, амьдралын байгалийн урсгалд итгэх явдал юм. 20. Тийм эсвэл үгүй гэдгийн хооронд ямар ялгаа байна вэ?
амжилт ба бүтлгүүтлийн ялгаа нь юу вэ? Өөр хүмүүс юу үнэлж байна? Та түүнийг үнэлэх ёстой гэж үү? Өөр хүмүүс юунаас зайлсхийж байна? Та түүнээс нь зайлсхийх ёстой гэж үү? Бусад хүмүүс баярлаж, хөөрөн, дандаа баяр тэмдэглэж байгаа мэт. Ганцаараа би хамаагүй, илэрхийлэлгүй, инээж чаддгүй хүүхэд шиг. Бусад хүмүүс хэрэгцээгээ хангасан мэт. Ганцаараа би юу ч эзэмшихгүй. Ганцаараа би юу олон зүйлээс алж гэр оронгүй хүн шиг тэнэвчилж байна. Би тэнэг мэт, оюун санаа минь хоосон. Бусад хүмүүс гэрэлтэй, ганцаараа би харанхуй. Бусад хүмүүсийн тархи хурц, ганцаараа би мунхаг мэт. Бусад хүмүүс зоригтой, ганцаараа би юунд тэмүүлж байгаагаа ч мэдэхгүй. Би далаа дээрх долгион шиг тэнэвчилж салхи шиг зориггүй үлээж байна. Би жирийн хүмүүсээс ялгаатай юм шиг. Гэвч үгүй. Би байглаас ирч хүчээ авдаг байгальтай нэгэн. Хорин мэргэн хүн оюун санаагаа үргэлж даавтай нэгтгсэн байдаг. Энэ нь түүнд амьдралын хүчийг өгдөг. Даав атгахын аргагүй. Тэгвэл түүний оюун санаа яаж даавтай нэг байж чаддаг вэ? Учир нь тэр бодол санаанд хэд баригддаггүй. Даав бол харанхуй, төсөөлөгдөшгүй. Тэгвэл яаж тэр хүнд ирч хүч өгч чаддаг вэ? Хүн даавг зөвшөөрч байгалийн урсгалыг нь дагуул ирч хүч авдаг. Цаг хугацаа, ертөнц гэж байхын өмнө даав оршиж байсан. Энэ нь байгаа болон байхгүй гэсэн ойлголтоос цаадах зүйл. Үүнийг би яаж мэдэж байна вэ? Би өөрийн дотоод руугаа харж мэдсэн. Хорин 2. Хэрв та бүтэн болохыг хүсвэл дутуу байхыг зөвшөөр. Шулуун болохыг хүсвэл тахир мөрүй байхыг зөвшөөр. Дүүрэн болохыг хүсвэл хоосон байхыг зөвшөөр. Дахин төрөхийг хүсвэл өгөхийг зөвшөөр. Бүхнийг авахыг хүсвэл бүхнийг алдахыг зөвшөөр. Мэргэн хүн даавд оршин сууснаар бүх оршихуй дүлгэр болдог. Өөрийгөө гайхуулдаггүй учраас хүмүүс түүний гэрлийг харж чаддаг. Өөрийгөө батлах гэж оролддоггүй учраас хүмүүс түүний үгэнд итгэдэг. Өөрийгөө хэн гэдгээ мэдэхгүй учраас хүмүүс өөрсдийгөө түүнээс олж хардаг. Зориг тээдэггүй учраас түүний хийсэн бүхэн аяндаа бүтдэг. Эртний мэргэн хүмүүс бүхнийг хүртэхийг хүсвэл бүхнээс татгалз гэж хэлэхдээ хоосон үг хэрэглээгүй. 23. Өөрийгөө бүрэн илэрхийл, дараа нь чимээгүй бай. Байгалийн хүчтэй адил бай. Салхи хүлээхэд зөвхөн салхи л байдаг. Бороо ороход зөвхөн бороо л байдаг. Үйл нүүж өнгөрөхөд нар гэрэлтдэг. Даавд та өөрийгөө нээж чадвал тэрнтэй нэг болно. Ухаарлд өөрийгөө нээж чадвал ухаарлтай нэг болж түүнийг бүрэн ашиглаж чадна. Гар залдагдалд өөрийгөө нээж чадвал та гарцыг өөрийн нэг хэсэг мэтээр хүлээн авч түүнийг бүрэн хүлээн зөвшөөрнө. Даавд өөрийгөө нээгээд та өөрийнхөө төрлөх хариу үйлдэлүүдтэй итэг. Тэгвэл бүх зүйл
өөрийн байрандаа орно. 24. Өндөр болох гээд хөлийн үзүр дээрээ зогсдог хүн баттай зогсож чаддаггүй. Урагшаа яаран хурдлвал хол явж чаддаггүй. Гялалцахыг ихэж хэвэл өөрийн гэрлээ бүдгрүүлдэг. Өөрийгөө тодорхойлдог хүн жинхэнэ хэн гэдгээ мэдэж чаддаггүй. Бусдыг захиргааддаг хүн өөрийгөө хүчрхэгжүүлж чаддаггүй. Ажилдаа их зууралддаг хүн удаан орших зүйлийг бүтээж чаддаггүй. Даавтай нийцхийг хүсвэл зөвхөн өөрийн хийх ажлаа хий, дараа нь бүхнийг орхи. 25. ертөнц мэдлэхээс өмнө хэлбэргүй атлаа төгс нэгэн оршихуй байсан. Тэр бол амар амгалан, хоосон, ганцаараа, хувиршгүй, хязгааргүй, мөнхөд оршигч. Тэр бол ертөнцийн эхэн билээ. Илүү тохирох нэр байхгүй учраас би түүнийг даав хэмээн нэрлэдэг. Даав бүх юмны дотор гадна урсан оршиж, эцдээ бүхний их үндэс рүү буцан явдаг. Даав агуу, ертөнц агуу, дэлхий агуу, хүн агуу. Эдгээр нь дөрвөн агуу хүч юм. Хүн дэлхийг дагна, дэлхий ертөнцийг дагна, ертөнц даавыг дагна, даав зөвхөн өөрийгөө дагна. 26. Хөнгөн нь хүндийн үндэс, хөдөлгөөнгүй нь бүх хөдөлгөөний их сурвалж. Иймээс мэргэн хүн өдөржин аялсан ч гэрээсээ холддоггүй. Харж байгаа зүйлс нь хичнээн гайхамшигтай үзмж төгөлдөр байсан ч өөрийнхөө дотор тайван оршиж чаддаг. Хүн нааш цааш яагаад дэрвэх ёстой гэж хэрвээ та салхинд туugдвал үндсээ алдна. Хэрвээ та тайван бос байдалд хөтлөгдвөл өөрийгөө алдна. 27. Сайн аялж чаддаг хүн хэд тогтсон төлөвлөгөө байдаггүй. Хүрэх газараа очих гэж улаардаггүй. Сайн уран бүтээлч, зүн совингоо даган хөтлсөн чигийг нь сонсдог. Сайн эрдэмтэн баригдсан онолоос өөрийгөө чөлөөлж яг үнэн байдлыг харж чаддаг. Тэр тулгарсан бүхнийг ухамсартайгаар хүлээн авч юугч хийдимээ алддаггүй. Сайн хүн гэж хэн бэ? Сайн хүн гэж муу хүний багш. Муу хүн гэж хэн бэ? Муу хүн гэж сайн хүний хийх ажил. Үүнийг ойлгохгүй бол хичнээн ухаантай байсан ч төөрнө. Энэ бол ертөнцийн агуу нууц.